Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ өглөөний мэнд хүргье. Боловсролын булангаараа Storyline сургалтын төвийн багш Баясгалан та бүхэндээ ярилцах гэж байна. За өнөөдрийн сэдэв бол эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж буй 12 дугаар ангийн дүү нартай зориулсан зөвлөмжийг хүргэх гэж байна. За яагаад эсэлтийн ерөнхий шалгалт эхлэх төхөх тусам хүүхдүүдэд маань сэтгэлийн түгшүүр ихсдэг талаар ярилцах болно. За хүүхдүүд маань ерөнхий эсэлтийн шалгалтыг бэлдэж эхлэхэд хүүхдүүдэд маань одоо сэтгэлийн түгшүүр үүсэж эхэлдэг. За үүнд болохоор би муу оноо авбал яах вэ? Хүссэн сургуульдаа орж чадахгүй бол яах вэ? За ээж аавын хүлээлт яах вэ гэдэг бодлууд хөвөрсөөр байдаг байна. Хүүхдүүд маань хичээлээ хийхгээ суух үедээч, шөнө унтаж байхдаач, за зүгээр сууж байх үедээч гэсэн эдгээр бодлууд маань хүүхдийн тархинд эргэлзнээр хүүхдийн сэтгэл дотор сэтгэлийн түгшүүр байдаг байна. За энэ түгшүүр, энэ айдас сэтгэлийн түгшүүрийг маш олон хүүхдүүд мэдэрч байгаа. За зөвхөн ганцхан чи мэдрээд байгаа юм биш. Харин хэрвээ чи энэ түгшүүр, энэ зүйлийг айдсын сандралыг мэдэрч байвал за шалгалтаас өмнө сэтгэл зүгээ хэрхэн бэлдэх вэ талаар 3 зөвлөгөөг та бүхэндээ хүргэх гэж байна. За сэтгэлийн түгшүүр нь хүн болгонд байдаг хэвийн л мэдрэмж. Гэхдээ энэ мэдрэмжийг бид нар удирдах, энэ мэдрэмжийг бид нар зөв илэрхийл, зөв гаргаж сурахгүй бол хэтэрвэл эмгэг болдог байх нэ. За эсэлтийн ерөнхий шалгалтанд хүүхдүүд маань бэлдэх үедээ за яагаад энэ одоо сэтгэлийн түгшүүр гэдэг энэ дарамт хүүхдүүдийн дотор их илэрдэг вэ гэхлээр за энэ нь ирээдүйд болох зүйлийн талаар төсөөлөн бодох айдас дарамт байдаг байна. Эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг маань хүүхдүүдийн хувьд за тэдний ирээдүй, за мэрэгжил сонголт, за гэр бүлийн хүлээлт, за магадгүй хувь хүний үн цэнтэй холбогддог учраас ирээдүйдээ санаа зовлтоор энэ сэтгэлийн түгшүүр маань илэрч гардаг байх нь. За тэгвэл энэ түгшүүрийг, энэ түгшүүрийг бид нар бууруулахад 3 зөвлөмжийг та нартай хүргье. За нэгдүгээрт дотроо битгий түгшүүрээ хадгал, итгэдэг хүнтэйгээ ярилц, аав ээжтэйгээ, багштайгаа, нийгмийн ажилтан, за сургуулийн сэтгэл зүйч болон мэрэгжлийн сэтгэл зүйчтэй ярьж одоо энэ мэдрэмжийг бид нар гадагшлуулах хэрэгтэй байх нэ. Хоёрт нь өөрийгөө хүлээн зөвшөөр. Хүн өөрийнхөө алдаа дутагдлыг хамгийн сайн мэддэг учраас өөртөө маш их хатуу ханддаг. За өөртөө би бүтлгүүтлвэл яана, би бага оноо авбал яана, би хүссэн сургуульд орж чадахгүй бол яах вэ гэдэг эдгээр одоо сөрөг бодлуудыг бодолтой маш их тээдэг байх нэ. Харин үүний оронд за би хичээлээ давтаж байгаа, би өссөн сургуулаа авч чадах болно, би үүнийг хийж байгаа гэсэн өөртөө тэр итгэл үнэмшлийг бий болгоорой. За 3 дахьт болохоор сайн төлөвлөгөө. За түгшүүр ихэвчлэн эмх замбраагүй мэдрэмжээс үүсдэг, харин төлөвлөгөө хүнийг тайвшруулдаг байх нэ. Бүх хичээлээ нэг доор хийж өөрийгөө шахахын оронд баг багаар эхэл. За 25 минут хичээлээ хийж 5 минут амар. Ингэж энгийн хийж эхэлснээрээ хүн өөртөө итгэлтэй болж тайвширдаг байх нэ. Хийж эхлэх хүртэл хамгийн хэцүү санагддаг. Харин эхэлсний дараа би бодсноосоо илүү хийж чадаж байна гэдэг тэр итгэл үнэмшлийг өөртөө олж аваарай. Зарим мэдрэмжийг бид үгээр илэрхийлж чаддаггүй. Тиймээс та нар маань энэ мэдрэмжийг сэтгэлийн түгшүүрийг гадагшлуулахын тулд зураг зур, бич, хөгжим сонс алах. За эцэст нь нэг зүйл хэлэхэд эсэлтийн ерөнхий шалгалт бол амьдралын нэг үе шатаа. Энэ шалгалт бол чиний үн цэнийг тодорхойлохгүй гэдгийг байнга өөртөө сануулж байгаарэ. Тиймээс хэрвээ чи сэтгэлийн түгшүүрийг мэдэрч тэр түгшүүр сандралыг мэдэрч байвал өөрийгөө буруутгах хэрэггүй. Энэ бол зүгээр мэдрэмж, харин тайван амьсгалж, хэн нэгэнтэй ярилцаж, дасгал хийж, алхаж өөртөө болон сайн төлөвлөлт хийснээр энэ зүйлийг даван гарч чадах юм аа. За ингээд эсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж байгаа дүү нартай эцэст нь хэлэхэд энэ шалгалт бол чиний амьдралыг тодорхойлохгүй, чиний үн цэнийг бас тодорхойлохгүй гэдгийг өөртөө байнга сануулж байгаарэ. За нэгдүгээрт тийм ээ өөрөө энэ сэтгэлийн түгшүүрийг гадагшуулж хэн нэгэнтэй ярилцаж, за энийг одоо өөртөө тэр сайн эерэг зүйлүүдийг
өөртөө хэлж, за 3 дугаарт нь сайн төлөвлөж, за энэ төлөвлөснийхаа дагуу багаар хийж урагшилж алхаарай. За ингээд эсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж байгаа дүү нартай амжилт хүсье. Тэгээ өөртөө хамгийн сайн дадал тэр туршлыг бий болгоорой гэж хэлмээр байна. Ингээд сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа.